Лавлах мэдээлэл шинжлэх, бүртгэх тухай. Хэрэглэгч та тусгай зөвшөөрлийн цахим системээр хүсэлт гаргахын тулд байгууллагын мэдээлэл шинжлэх шаардлагатай. Дэлгэцсэний баруун дээд буланд харагдах өөрийн нэрээр дарна. Байгууллагын мэдээлэл зэсийг сонгоно. Үндсэн мэдээлэл хэсэгт хуулийн этгээдийн мэдээлэл болон ерөнхий захирлын үндсэн бүрэн бус харагдах тул мэдээлэл шинжлэх товч дээр дарснаар систем бүртгэлтэй мэдээлэл татагдана. Хуулийн этгээдийн мэдээлэл хэсэгт имэйл хаяг, утас, аж ахуй нэгжийн цахим хуудас, аж ахуй нэгжийн танилцуулга, аж ахуй нэгжийн зураг, лого гэсэн мэдээллүүдийг засах эсвэл шинээр оруулж хадгалах товч дээр дарна. Ерөнхий захирлын мэдээлэл хэсэгт шуудангийн хаяг, гар утас, ажлын утас, цахим шуудангийн хаяг гэсэн мэдээллүүдийг засах эсвэл шинээр оруулж хадгалах товч дээр дарна. Хэрэв хуулийн этгээд салбартай бол салбар цонх дээр дарна. Хэсэгт бүртгэлтэй салбарын мэдээлэл харагдах ба засах товч дээр дарж мэдээлэл шинжлэх цонхыг дуудана. Утасны дугаар болон гэрчлэгээний мэдээллүүдийг засах эсвэл шинээр бүртгэж засах товч дээр дарснаар мэдээлэл шинжлэгдэнэ. Бүртгэлтэй мэргэжилтнүүдийн мэдээллийг татварын мэргэжсэн зөвлөхүүд цонхны нэмэх товч, гайлын мэргэжилтнүүд цонхны нэмэх товч, мэргэжсэн нэгтлэн бодогчид цонхны нэмэх товч дээр дарж ажилтан бүртгэх талбарыг дуудана. Регистрийн дугаар хэсэгт мэргэжилтний регистрийн дугаарыг оруулж хайх товч дээр дарснаар улсын бүртгэлийн ерөнхий газраас ерөнхий мэдээллийг автоматар дуудаж харуулна. Харин улаан одоор тэмдэглэсэн албан тушаал, гар утас, цахим шуудангийн хаяг, гэрчлэгээний дугаар, батламжийн дугаар гэсэн мэдээллүүдийг заавал гараас бүртгэнэ. Мэдээллүүдийг үнэн зөв бүртгэсний дараа нэмэх товч дээр дарна. Амжилттай бүртгэсэн мэргэжилтний мэдээлэл дэлгэцээр хүснэг хэлбэрээр харагдах бөгөөд үйлдэл баганд байрлах, засах, устгах товч ашиглан мэдээллийг шинжлэх, устгах боломжтой. Байгууллагын мэдээлэл болон мэргэжилтний мэдээллүүдийг шинжлэн бүртгэж дууссан үед дэлгэцийн зүүн дээд буланд байрлах буцах товч дээр дарж үндсэн цэс рүү нэвтрэнэ.